Таны сахиусан тэнгэрүүд танд юу гэж хэлхийг зөвлөж хүсэж байна вэ? За 2 хөзөр байна. Аль өөрийн чинь нүдэнд тусч байгааг сайхан сонгоорой. За 3, 2, 1 сонгосон гэж найдаж байна. Эхний хөзөр орцгоё. За 1 аяга. Ер нь ингээл алийн болгон хүнийг хайрлаа, хүний төлөө ингэж явах уу? Бас өөрийгөө хайрлаж, өөрөө юу дуртай вэ? Өөрөө яг юу хиймээр вэ? Өөрөө чинь амбицтай хаана байна гэдэг зүйл рүү ер нь орвол маш сайн юм шүү гэж нэг аяг гэдэг үзэл дээр бууж байгаа юм аа. Нөгөө талаас яг өөрийнхөө төлөө ер нь амьдарч байвал маш сайн байна шүү гэдгийг сахиусан тэнгэрүүдэнд хэлж байна. За хоёр дахь өдөр харна гэж байна. За сэлэмний боол өөрийгөө ер нь тийм хамгаалж сурах, амьдралдаа ер нь бүх зүйлээ тийм юуны төлөө яах гэж амьдрал байгаа тийм тодорхой байлгаа. Тодорхой хэмжээнд жоохон тийм ширүүн дөрвөн өвөлдөр хийсэн нь маш дээр байна. Тэгэхгүй бол энэ хөзөө сонгосон хүн та айгүй тийм жоохон зөөлөн хайр эсвэл тийм нэг асуудалд орох гэдгийг хичээдэг учраас айгүй тийм амьдрал чинь ерөнхий байгаад яг нэг тийм өсдөггүй өвждөггүй байгаад. Тийм учраас хоёр идэхгүй хоосон хүн гэдэг шиг өөрийнхөө төлөө жоо тэмцэж бас юуны төлөө амьдрахаа тодорхой байлгаарай.